соёлын урлагийн сургуулийн театрын урлагийн сургуульд одоо урлагийг бүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид. За тэгээд номын нээлтэнд одоо гэрч чийн сайхан үйл явдлын одоо гэрч нь авч хүрэлцэн ирсэн оюутан залуус, эрдэмтэн багш нар, за театрын одоо мэргэжилтэн судлаач та бүхэндээ энэ сайхан гэгээн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За тэгээд бид бүхэн бол өнөөдөр дэлхийн дахин тэмдэглэж байгаа дэлхийн театрын өдрүүдийг энэ олон улсын 327 оюутны их наадмынхаа хүрээнд театр 7 хоног гэж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ 7 хоногийн хөтөлбөрийн хүрээнд бол 4 профессор одоо өөрсдийн мастер классаа зохион байгуулж, за өнөөдрийн энэ 28-ны өдөр бол Сингапур улсын Ласалла урлагийн сургуулийн профессор Ян Рубен багшийн болоод энэ Шекспирийн жүжигийн сургуульд гэсэн номыг одоо өөрөөс нь албан ёсны эрхийг нь авч соёлын урлагийн сургуулийн театрын урлагийн сургууль орчуулж эрхлэн одоо гаргаж байгаа энэ номын одоо нээлтийг хамтдаа яслан тэмдэглэж нээгч байгаа энэ сайхан баярт мөчид хамтдаа уулзсан байна. За ингээд өнөөдрийн номын нээлтэнд бас мэдлэгээ дэвшүүлж үг хэлнэ гэмээр соёлын урлагийн сургуулийн агшин түвшний хөтөлбөрийн албаны дарга доктор Инкватор таныг урьж байна. За та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За манай театрын урлагийн сургууль энэ жил Эрдэм номын 3 царайтай энэ жил болж байна. За эдхэн өдрийн өмнө бол Мөнхтөр Жогшийн хаан зохиол бүтээлийг бид бүхэн дэмнэн боловсруулж нэг сэдэв бүтээл гаргасан. За одоо бол Шекспирийн жүжигийн сургуулийг орчуулгын бүтээлийг бол албан ёсны эрхтэйгээр та бүхэнд төлөвлөж байна. За ер нь бид бүхэн сайн мэднэ. Шекспирийг бид бүхэн 1950-аад оноос хойш Отелло жүжигээр нь танилцж, за эдүүгээ бол энэ жүжигийг тавихад юуг анхаарах ёстой, яаж тайзан дээр уран бүтээл болох ёстой бэ гэдэг талаас нь бол тэр торгол зүүн талаас нь гарсан энэ бүтээлийн нээлтийг хийж гадаа төлөвийн баяртай байна. За театр урлагийн сургууль, соёлын урлагийн их сургуульд бол хэд хэдэн нэг онцлог байгаа. За тэдгээр нь бол бид бүхэн үндэсний сурхачигтай болохыг бол эдэмжлэгээ судалгааны хүрээнд бол ойрын жилүүдэд зорилт тавин ажиллаж байгаа. За тэрдэндээ манай сургууль, театр урлагийн сургуулийн хувьд бол өөрийн гэсэн үндэсний сурхачигтай болох боломж болцсон урьдчилан нөхцөл бол нэгэнт бэлэн болжээ гэдэг нь бол өмнөх судалгаануудыг харагдаж байгаамаа. За ингээд энд тус бүтээлийг орчуулан гаргасан орчуулгын баг, за зохиогч, за та бүхэнд бол дахин баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсье. Санаа баярлалаа. За ингээд холоос ирсэн зочид гүйчтэй хүндэтгэж нэгэн сайхан Монгол хөг аялгау морин хуурийнхаа их шиг аялгаугаар та бүхэндээ хүндэтгэл үзүүлэн мэндийг хүргэж байна. Ингээд соёлын урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн үндэсний урлагийн тэнхимийн оюутнууд маань за концертмейстер багшийн хамт та бүхэндээ Монгол ардын уртын дуу Олонмөгийн далай хэмээх сайхан дууг төрлөг болгон өргөхнэ хүлээн авнаа.
намын ноёлтонд хүрэлцэн ирсэн хүндэт сайхан зочдтой Монгол улсаас дэлхийн одоо ЮНЕСКОгийн өвд бүртгэгдсэн уртын дуу морин хуурийнхаа их шиг аялгауг та бүхэндээ одоо хүндэтгэл болгон өргөн зориуллаа. Ингээд Шекспирийн жүжигэн сургуульд номын бас энэ багийг та бүхэндээ аль биесээр дурдж бас танилцуулъя гэж бодож байна. Орчуулгын багийн ахлагч Дамжин сүрэнгийн даваасран доктор профессор театрын урлагийн сургуулийн захирал театрын мэргэжлийн редактор Ялтын Бэлгүн сар соёл урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн найруулах жүжиглэх уран чадварын техникийн багш сайхан бэлгийн Баатар цогт соёл урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн ярих урлаг театр кино судлалын техникийн багш за англи хэлнээс их хэл рүү орчуулагч соёл урлагийн сургуулийн хүндэт профессор Дамби Жансангийн Цэдэв сүрэн гэсэн ийм баг ажиллаж өнөөдөр бид бүхний гар дээр энэ сайхан бүтээл хүрэлцэн ирээд байна. За ингээд бидэнд энэ сайхан халуун сэтгэлээ дэлгэж өөрийн оюун бодол одоо туршлага хүч хөдөлмөрөө шингэсэн энэ номын бүтээлийг орчуулах эрхийг албан ёсоор одоо бас олгож энэ сайхан боломжийг нээж өгсөн ноён Леон Рубен таныг одоо орчуулагчийн хамт урьж байна. Цэдэв сүрэн багшаас хамт урья. First of all, thank you for the translation of the book. Very happy to be here today and to meet you all. Юуны өмнө номыг манай орчуулсан танд талархлаа илэрхийлж байна. Тэгээд шинэ номын нээлтэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их талархлаа гэж. You keep them on. I'm very happy and proud that you have chosen my book to be translated into Mongolian. It's the first translation of the book. There will be a Chinese and Russian translation, but Mongolia is first. Юуны өмнө энэхүү номыг сонгож орчуулсанд маш их талархлаа гэж байна. Хятад Оросоор орчуулагдах гэж байгаа. Гэхдээ яг англи хэлнээс анх удаа орчуулагдсан монгол хэлээр байна. I finished the book during the COVID period when I had nothing to do, so I was able to collect my thoughts over many years of directing Shakespeare. COVID-ийн үеэр одоо хийх юмгүй багтаа гэж үргэлж ин л та яг бүх одоо энэ олон жилийн турш Шекспирийн зохиол найруулсан зохиол дээр ажиллаж байсан бүх туршлагуудаа ингэж бодож хөндлөснийг яг COVID-19 цар тахлын үеэр энэ хүн номыг бичсэн. And the book is my way of sharing my love of Shakespeare to all the actors and directors and students and professors around the world who also love Shakespeare. За энэ хүү номыг одоо бичсэн гол шалтгаан нь болохоор одоо бүх найруулагч, жүжигчид болон оюутнуудтай бүх одоо Шекспирт хайртай хүмүүст зориулж өөрийнхөө бас яг Шекспирт хэрэг хайртайг илэрхийлэх гэсэн нэг хайрын илэрхийллээ гэж тайлбарлаж байна. And the book tries to bring together the history of language and text, but in a contemporary modern context. Шекспирийн тухай энэ хүн номонд болохоор яг Шекспирийн өөрийн уламжлалт англи хэлний үг хэллэгүүд агуулгдсан ч гэсэн тэр бүхнийг аль болох орчин үеийн шинэлэг үг хэллэгээр тайлбарлахыг хичээсэн. I know that in many countries there are wonderful productions of Shakespeare, but for me the most important productions are ones that connect with the world we live in, that don't feel like a museum. Шекспир маш олон алдартай гайхалтай бүтээлүүдийг хийсэн байдаг ч гэсэн маш амьдралтай, энгийн одоо биднэртэй маш ойрхон тийм зохиолууд санаагаар одоо уран бүтээлээ төрүүлдэг байсан. Тэрийг та бүхэнд одоо номороо дамжуулан ойлгуулах хичээсэн. And for many years I've been directing Shakespeare in different languages in different countries. And every time I come to a new country like Mongolia, I learn more than I teach. Яг энэ хүү одоо үд санаараа Шекспирийг сурталчилж хайрлсан энэ хүү одоо хайраа уран бүтээлээр зориулж одоо түгээх дуртай. Тийм учраас Шекспирийн зохиол дээр өөрөө бас ажиллаж найруулга хийдэг. За тэр чинээгээр олон орноор явж исэн. Тэгээд тэр олон оронд одоо заадаг бүхнийг өөрөө бас буцаагаад ингэж сурсан мэт маш их туршлагыг хөрвүүлдэг. So I'm happy I can share the book with you now in Mongolian language. But just one caution, one advice. Everything in the book is a proposal, a suggestion, but it's not
a Bible. It's not a religious text. You have to find your own way with Shakespeare. This is just giving you some ideas about how to work. За одоо энэ хүн ном маань ерөөсөө миний одоо өөрийн үзэл санаа та бүхэнд ийм байвал ямар вэ гэж одоо дэвшүүлж буй санаа. Тэрнээс одоо ямар нэгэн шашны урсгал одоо ямар нэгэн Библи биш. Тийм учраас энэ заавал үнэн зөв гэж алдарх албагүй. Та бүхэн уншаад санал нийлж болно, нэлгүүжж болно гэсэн үг. There's no one way to work with Shakespeare as an actor or director. It changes, and that's why Shakespeare has survived for more than 400 years, because it adapts and because it's universal. And I try to explain how that works in the book. Мэдээж маш олон зууныг дамжиж ирсэн одоо гол шалтгаан болохоор Шекспир ямар ч зохиолч, ямар ч найруулагч, ямар ч жүжигчин өөрийнхөө өнцгөөс одоо өөрийнхөө хэв шинж тааруулаад түгэж дэлгэрүүлж болох үст тийм одоо нээлттэй байдаг. Тийм учраас би энэ хүн номдоо яг тэр шинжийг нь бас агуулгыг хүссэн учраас яг ийм л байх ёстой гэсэн зүйлийг бол төвшүүлээгүй. And I hope one day I get an opportunity to work with you guys. Хизэн нэгэн цагт одоо та бүхэнтэй одоо Монголын жүжигчин оюутан залуус уран бүтээлчдтэй бас хамтран ажиллах байхаа гэж итгэж байна. It's my first visit to Mongolia, but it won't be the last. Одоо Монголд ирж байгаа одоо анхны зочлолт гэхдээ сүүлийнх нь байх уу гэдэгт итгэлтэй байна. За ингээд англи хэлнээс их хэл рүү орчуулагч соёл урлагийн сургуулийн зөвлөх профессор Сэдвсэр Мөгшийн үгийг сонсъё. За баярлалаа. За өнөөдөр энэ гайхамшигтай одоо баярын өдөр бидний хамтран хийсэн бүтээсэн ном одоо нээлт хийж байгаад би бас баяртай байна. Ингээд энэ цугласан та бүхэнд дэлхийн театрын өдрийн баярт мэндийг хүргье. Би соёл урлагийн сургуультай одоо хамтарч ажиллаад олон жил болж байгаа. Бас 4-5 ном энэний өмнө одоо орчуулж сургуулийн гарын авлага сурах хичгийн хэмжээнд хэвлүүлсэн байгаа. Тэгээ бодвол зарим нь одоо та бүхний гар дээр очсон, уншсан, харсан гэсэн байж магадгүй. Саяхан одоо Данзан Арвжагийн Саран хөхөөний намтар дуулалт жүжигийн найруулагчийн төлөвлөгөө хэмээх Монгол англи хэл дээрх номын орчуулгын багт орж ажилласан дөнгөж саяхан одоо хөвдөгдсөн та бүхний гар дээр очсон байхаа гэж би найдаж байна. Тэгэд энэ Шекспирийн жүжигийн сургууль тэмээх энэ ном бол түрүү оноос эхэлж бид нар хамтарч орчуулж эхэлсэн. За тэгээд одоо орчуулгын эрх авах, гэрээ байгуулах энтергээд одоо формальны баахан одоо олон шат одоо дамжсаар байгаад одоо энэ номын одоо хэвлэлт маань жоохон удаашрсан юм аа. Гэлээ ихтэй энэ бол одоо энэ номын ач холбогдлыг одоо бууруулахгүй хаа гэж би найдаж байна. Би энэ номыг одоо барьж аваад ер нь эхлээд их сүрдсэн. Энэ нэгдүгürt яагаад гэвэл энэ одоо төрлөх монгол хэл англи хэл дээр англи хүн бичсэн ном байсан. Миний өмнөх орчуулгын зарим ном бол одоо англи хэлийг хоёр дахь хэлээ болгож сурсан хүмүүс энэ бичсэн байсан л да. Нэг талаас. Нөгөө талаас Шекспирийн хэл гэдэг шал өөр хэл байдгийм байна. Шал өөр англи хэл байдгийм байна гэдгийг би анхудаа одоо бас мэдэрч тулсан. За тэгээд яванда одоо энэ номыг ч хэд дахин ч уншив 10 дахин уншсан баха. Тэгээд ерөнхийдөө одоо Шекспирийн хэл Леон Рубны бичлэгийн хэл дасаад ингээд одоо орчуулах ажилд орсон. Тэгээд орчуулга одоо ямар болсон тухай бол одоо уншигч та нөхөд одоо ялангуяа манай одоо номонд шүүмж бичсэн багш Бэлгүүн сар аваад орж нарт бол би баярлснаа илэрхийлье. Ер нь бол одоо ном аливаа номын орчуулга бол хамтын бүтээл багийн ажил байдаг. Түүнээсээ ганцхан хүний биш учраас энэ хамтын одоо хөдөлмөр байсан. Ингээд одоо би дахин баяр хүргэе. Thank you very much for your attention in given permission
for translation and publishing this book. This is first publication in Mongolia. Thank you very much. I would like to express my gratitude to you. Very welcome to homeland of Genghis Khan, in the country of eternal blue sky. Thank you. За энэ зохиогчтой баярлалаа. Тэгээд судалд дөрж байна. За мөн орчуулагчтай баярлалаа. Судалд дөрж байна. За ингээд одоо болвол энэ номыг мэрэгжлийн редактор хийсэн нэг талаасаа уншигч, нөгөө талаасаа бол редакторлсан мэрэгжлийн хоёр багш байгаа. Ингээд та бүгдийн өмнө Улсын драмын Эрдмийн театрын утга зохиолын ажилтан, соёл урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн утга зохиолын багш Баатар Цогтыг урьж байна. За, сайн байцгаана уу. За, энэхүү танхимд хорон цугларсан та бүхэн театрын баярыг мэдвэргэе. Бид энэ удаа театрын баярыг олон өдөр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байгаа туйлын баяртай байна. Монгол ахуй тайзны уран бүтээлүүдтэй тэр дундаа оюутны тарих зүрхнээс ундарсан бүтээлүүдийг үнэлэхээр зориг шулуудсан найруулагч Леон Рубен танд баярлалаа. Оюутны бүтээлийг шүүх үзэх гэдэг үргэлж давтлал, итгэл найдвар, ирээдүйн урлагийн хөгжил хэрхэх тухай эргцүүлэлт дунд өрнөдөг чамгүй чанга ажиллаа. Монгол улсад улсын драмын Эрдмийн театр 1950 онд 70 жилийн өмнө Шекспирийн Отелло жүжигийг найруулан тавьж байлаа. Бид дэлхийн дахны сууд зохиолчийн бүтээлтэй 70 жилийн өмнөөс танилцж эхэлжээ. 1964 онд Лирван, 1979 онд Гамлет, 1991 онд Макбет гээд түүний алдартай бүтээлүүд араас нь ингээ найруулан тавьсан. Бид дээрх сонгодог жүжигүүдийг тайзнаа амьдуулж чадсны ач тус бол алтан үеийн авиаслаг жүжигчин найруулагчдын хүчинд юм аа. Тухайлх юм бол одоо Улсын драмын Эрдмийн театрын ерөнхий найруулагч байсан 1996 онд Ромео Жулиетыг найруулж тавьсан найдан дөрж найруулагч маань ингээ хурж ирсэн байна. Танд бас туйлыг баярлалаа. За, бүгд номыг уншихад улс улс болгонд онцлог хүмүүсийн сэтгэлгээнд тааруулан тархиа гашилгаж сонирхолтойгоор найруулсан Шекспирийн жүжигүүдийн шийдлүүд ингээ анхаарал татсан. Мөн жүжигийн зохиолыг харилцсан яриаг нэгт нямба задлж жүжигчтэй ажилласан арга ажиллагаа бүрэн найруулагчийн уран бүтээлийн төлөөх эрэл харгуул. Уран яруу шийдлүүдийг товоолох оновчтой туршил болсондоо танилцах үнэхээр сайхан байлаа. Таны ном сайн урлагийг бүтээхийг зорьдог. Хүн бүрийн чухал гарын авлах болно гэдэг тогтмол хэрэгэлцэхгүй байна. Шекспирийн тавигдаагүй олон 10 жүжиг Монголын театрын тайзнаа амьлах болтугай гэсэн гэрүүлээр энэхүү хэсгээ дуусгая. За, та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. За одоо мэрэгжлийн редактороор бас ажилласан соёл урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн найруулах жүжиглэх урлагийн тэнхимийн багш Бэлгүн Сарыг урьж байна. Сайн байцгаана уу. За энэхүү бүтээлийг хамгийн түрүүн унших боломжийг олгосон энэ номыг орчуулах санал санааслыг гаргасан сургуулийнхаа удирдлагт нэгдүгээр талархлаа илэрхийлье. Тэгээд танд бас маш их баярлалаа. Монголын театрын урлагт мэрэгжлийн уран бүтээлчдэд болон найруулагчдад, оюутнуудад, жүжигчдэд маш хэрэгтэй номыг бидний гар дээр өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд Монгол улсад тавтай морил Монгол улсын театрын урлагт энэхүү бүтээлээрээ бас тавтай морилороо тэгээд 327 оюутны олон улсын наадамд манай оюутнуудын бүтээлч сэтгэлгээний дунд урлан бүтээх өсөл дунд бас тавтай морилгыг хүсэж байна. Танд маш их баярлалаа. За ингээд манай ном бүтээх одоо орчуулах багийн редакторууд маань, орчуулагч маань, зохиогч маань, за тэгээд соёл урлагийн сургуулиас тусан авсан Эрдмийн хамт олон маань талархсан сэтгэлээ хэлж энэ сайхан номын одоо нээлтийг ёслол төгөлдөр сайхан өрнүүлж байна. Одоо бүгдээрээ ингээд хүндэт бас очиж одоо номын багт одоо ажилласан хүмүүстэй зохиогчийн гараас бас номын дээжээс гардуулъя. За Леон Рубен таныг урьж байна. За ингээд англи хэлнээс монгол хэлэнд орчуулсан Сэдвүсрэн багшд.
За зураг авахлаарай. За нааш хараарай. За нааш хараарай. Take a picture. За. За баярлалаа. За ингээд манай одоо Монгол Улсын урлагийн дэвийн захиралтын найруулагч Найдан Нурж огш мөн ярьсан байна. Танд бас энэ бүтээлийг хүндэтгэлтэйгээр гардуулангаа таны бас сэтгэлийг сонсъё. Баярлалаа. Энэ миний тавьсан жүжиг зургийн номны хатсан дээр байгаа би бүр их баярлж. Шекспир гэдэг бол мэдээж дэлхийн хүн. 20 дугаар зуунд монголчууд энэ дэлхийн театрын оргил нэгэн том оргил болсон энэ хүнтэй Монголын үзэгчид одоо 20 дугаар зуунаас эхлээд 21 дугаар өнөөдөр хүртэл ингээд танил Монголын үзэгчдийг театр гэж одоо ямар төвшний ямар зүйл ямар хэрэгцээтэй юм байдаг юм бэ гэдгийг энэ Шекспирээр дамжуулж манай алтан үеийнхэн 20 дугаар зуунд оюуны том хөрөнгө оруулалтыг монголчуудад хийсэн байдаг. Товсног хэлсэн байдгийг та нар театрын зохиол олдохгүй гэдэл. Үгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийн номын санд тоосон дарагдаад ингээд кэптэж полкон дээр байж штэ гэж асуусан байдгийг. Тэгсэн чинь орчуулсан нөхөд гэж орчуулсан. Тэгсэн чинь тэр Товсног гэж агуу хүн хэлсэн байна л да. Энэ хүндрэлтний агуу зохиолууд өөрийнхөө он цагийг хүлээгээд тоосон дарагдаж байдаг. Он цаг нь ирэхээр тэр тайзан дээр гарч Эрдэнэ алмас мэт гялалц оюун сэтгэхүйг ариусгадаг юм а гэж хэлсэн байсан. Энэ л утгаар монголчууд Шекспирийн 7 жүжигийг 20-21-р зуунд тавьсан. Шекспирийн жүжигийг магадгүй одоо монголчуудад Отелло гэдэг жүжиг монголчуудын оюун сэтгэлгээнд хэрэгцээтэй болж байгаа байж магадгүй гэж би зүгээр хувьдаа бодож байгаа. Шекспирийн жүжиг та нар мэднэ, Отелло жүжиг мэднэ. Гол дүр Отелло энэ бол хар арьстай хүн байдаг. Тийм ээ. Яагаад Отеллог Шекспир хар арьстай хүнээр тэр сэрэг Монголын үед бичсэн болоо. Энийг магадгүй дэлхийн судлаачид анзаарахгүй ч байж магадгүй эсвэл надаас илүү мэддэг ч байж магадгүй. Шинэ их мэдлийг өгн тэрнийхээ ургацыг яаж авах вэ гэдэг энэ асуултын тэмдэг магадгүй энэ Отелло жүжигэнд байж магадгүй гэж би бодож байна. Отелло бол цусан дундассан. Дайн тулаанаас баг өөр юм мэдэхгүй. Уг хүн нь өөрөө одоо сайн хүн гэх юм те. Манатлын одоо те хүн одоо юу гэдэг. Өссөн орчин дайн тулаан цус алаан хятаа. Өөрөөр хэлэх юм бол хар арьстай хүн. Арьсан миний үзлээр ярих юм бол тэр бол Английн тийм одоо элит гарал тэр Отеллод байхгүй. Тийм хүмүүжил байхгүй. Монголчууд бид нар ярьдаг алтан уургийнхан гэж ярьдаг.
Тэгвэл алтан ургийнхад тэр их мэдлэг өгөхгүйгээр зүгээр нэг тийм цусан дундалсан тийм хүнд их мэдлэг өгчхөд юу болох нь вэ? Яг тэр эрдэн шиг сайхан дисмомыг багалзуурдаж алж байгаа юм шиг тийм мунхаглал явагдана гэж би отелог өнөөдөр уншиж штэ найруулагч. Тэр хүсаа гарвал эдэр гэдэг чухал байх нэ тэгэхээр тийм магадгүй энэ зүгээр л миний бодол өнөөдөр бодож байгаа бодол. Энэ утгаараа өнөөдөр Отелло Монголын тайлан дээр тоглох одоо тэр цаг үеийн ирж иж магадгүй гэж би ингэж бодож байна л доо. Ичиг үсгтэй хүнд үзүүлэгч ичмээр дамжигдаа гэдэг шиг юм болж байна тий. 10 хэдэн жижигд дээр нь ажилдсан энэ орчуулаараа минийх энэ хүн яаж би нэрээ цогсон гэдэг. Гэхдээ та нарын хинчиж Шекспирийн альж жүжигийг яаж хийж болно? Энэ туршлага энэ номон дээр байгаа энэ туршлага та нарт бодоогүй хүчин бодуулж магадгүй, санаагүй хүчин сануулж магадгүй, чамтай санал нийлж чамд итгэл өгч ч магадгүй. Тийм учраас энэ бол үнэт эрдэнэс. Хэмблээ нэг хүн хэлсэн байдаг шүү дээ. Нэг хүн өөд болоод явна гэдэг бүхэл бүтэн номын сан биднээс алсран одож байгаамаа гэж хэлсэн байдаг те. Яг тэр шиг та бол агуу их том номын сангийнхаа өчүүн хэсгийг монголчууд бидэнд энэ буянтай улсуудаар дамжуулж ирээдүйн хожид нь өгж байгаа. Туйлын их баярлж байна. Энэ бол асар том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Тийм ээ. Театрын урлагч жор байхгүй. Боловсрол хэрэгтэй, ухаан хэрэгтэй, фантаз хэрэгтэй, авиас хэрэгтэй. Энэнд хязгаар жолоо жор гэж байхгүй. Тэгвэл энэ бол дэлхийн хүндрэлтэнд өнөөдрийг хүртэл ориглон байсаар хүлээн зөвшөөрөгдсөн энэ агуу их одоо олон жүжигүүдийг бичсэн. Бидний далах хоол оюуны одоо тэрийг бэлдэж бидэнд өвлүүлсэн. Тэрнээс энэ өөрийнхөө одоо шимийг бидэнд ингэж энэ буянтай улсуудын орчуулгаар ингэж үлдээн гэдэг бол энэ бол Монголын театрын ирээдүйд их хой нэмэр болох байхаа миний үг болчих чинь тийм байвал хаа гэж бодож танд их баярлаа. Ирээдүйн тайлсны агуу их одоо авиаснуудын нэрийн өмнөөс танд маш их баярлаа. Монголчуудынхаа нэрийн өмнөөс танд маш их баярлаа. Энэ багт ажилласан та бүхний буян дэлгэрэх болтугай. Энэ бол маш том хөрөнгө оруулалт шүү баярлалаа. Thank you very much for your generous words. I just want to say that I have directed many plays, Shakespeare, but every time I approach a new play, I'm a beginner like everybody else. Each play is so different, different challenges, different ideas. So really we're all students together. Хэдий би олон жилийн хугацаанд Шекспирийн маш олон жүжиг найруулж тавьж ирсэн ч гэсэн шинэ бүтээл дээр ажиллаж эхлэх болгонд би яг та бүхэнтэй адилхан анхлан суралцагч байдаг. Тийм болохоор бид нэр шинэ бүтээл дээр ажиллах тусам яг адилхан бүгдээ ихний цэгээс эхэлдэг. Чадвар жамцаг шиг үрж байна. За манай City их сургуулийн утга зохиолын багш. За ингээд танд бас номинэлтэнд хүрэлцээрсэн ядалд баярлалаа. За ингээд манай өөрийн улсад болоод тийм ээ. Зураг авах юм уу? За зураг. За ингээд баярлалаа. Ийхүү манай энэ удаагийн одоо Батцаахан багш мань байна шүү дээ. Батцаахан багшаа нааша танд нам гардуулъя. Ахмад багш нараас мань байна уу? За уучлаарай. За Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн
театр судлаач, манай энэ Монголын одоо театр судлалын одоо ноён оргил Батсайхан танд бас зохиогч манд намаа гардуулнаа. За. Үзэгтэй хөвгт байна. За, баярлалаа. За, баярлалаа гэж. Шекспирийн жүжигийн судалгааг бодож байна. Одоо би олон манай сургуулийн хамт олон одоо хийж ирсэн. Ганжил тэгээд ямар их шинэлэг зүйлүүдийг эндээс олж харж болдгийм бэ? Манай ер нь бол ярьсан байхын театр маань бол манай Монголын театр маань бол ихэнх одоо жүжигүүдийг тавьсан юм тухай ярьсан баг тий. Гэхдээ одоо ингээд тавих болгонд манай найруулагч нар тэр Шекспирээс одоо их олон зүйлийг одоо найруулагч болго өөрийн гэсэн өнцгөөс харж энийг жүжигээ тавьдаг. Тэгээд тэр тавьсан жүжигүүдийг одоо энэ судлаач нар одоо судалдаг. Тэгээд их зүйлийг бас өөрснөө бид нар сурч авдаг ийм зүйл юм аа. Тэгээд танд их баярлалаа. Ийм сайхан арга хэмжээний зохион байгуулаад сайхан ном гаргаж өгсөнд их баярлж байна. So today we're just going to do quick exercise, which focuses on a few things. One is when you play Shakespeare, it doesn't matter about the language or the situation, the whole company, you have to work closely together. It's no good if one person is a wonderful actor and they perform a great performance with one character. It doesn't work. It have to have everybody working together. Хамгийн гол нь юу гэхээр Шекспирийн одоо зохиолоор ажиллаж байгаа бид бүдрээ багаар ажиллах хэрэгтэй, бүдрээ хамсах хэрэгтэй. Нэг хүн It's easier with English because the original text is written in a verse form that links together. It's not a song, but it has the discipline of a song. One person speaks, another person follows. Another person speaks, sometimes it's quick, very quick, sometimes it's slow. In the original, there's clues for the actors. In translation, you have to create your own decisions. яг англи хэл дээр болохоор одоо бүх юм нэг хэлсэн байлаар ингэдэгтэй тэр дээр яг энэ дараа юм гэсэн одоо хурцтай байгаа шүү дээ. Орчуулахаар болохоор энэ баг зэрэг алдчихдаг. So that's one point of the exercise, is to get you working culture together, listening to each other, not acting in your own way, but connecting to each other. That's one purpose. Тэгээд түрүүсэн чинь одоо ганцаараа бүгдээрээ нэг яваас хасаад хамтарч ажиллах нь одоо хамгийн гол зүйлээ юм. Second one is to, when you approach language, to explore it. Not to make quick decisions, that's how I say it, but to play with it and explore it. That's the second purpose. Хоёр дахь зорилго нь юу вэ гэхээр одоо аливаа зохиолч юм текстийг хараад шууд тэмдэглэснээр ингэж хэлэх биш. Тэрийг одоо анализ хийж бодож юу гэсэн утгатай болох юм. The third purpose is that you unlock your imagination. It's not so different from Stanislavski that you try to take yourself into a world in your mind where you see, smell, touch, all the things that go with language to make it full and 360 degrees. Дараагийн зорилго нь юу гэхээр уран одоо төсөөллөг зөвшөөрөх яг Станиславскитэй ялгаагүй яг өөрсдийн гэсэн тухайн төсөөлөл үнэтэй 5 метрээр ашиглаад төсөөлдөг юм. So those are the main purposes. There's others as well, which is about actor memory, being able to create a moment and then being able to repeat it the next day and the next week, which is very difficult. I call it acting memory. It's almost like a photograph of yourself. So there's a little bit of that in the exercise. Acting memory гэдэг нь идэвхтэй ой санаж гэдэг зүйл байдаг юм. Тэгээд хоёр одоо одоо нэг үйл хэлээ гэж бодоход тэрийг хэсэг хугацаанд яг дараа
энийг ингээд дэлхийн цааны түвшгийг татдаг тийм надад ингээд өөртөө суу. Yeah. It's also about just concentration, getting a high level of concentration as an anchor. Тэр зүйл тэрхүү санахад юу хамгийн чухал вэ гэхээр 100% анхаарал. So I won't talk anymore because we have very little time. We're going to just do a sample of an exercise. There's more details in the book, but this is just a small sample, a quick sample. Maybe we have an hour together, and we'll explore some physical exercise that stop the text from being separated from the rest of the body. Текст уншаад тийм одоо биеэр одоо текст тэгээд би тийм чанарсан. Okay. Any questions? No. Okay. Let's start. So the first thing is, it's a slightly strange room, but find a space where you can lie down without touching the person next to you. Just lie down. Here. Come this way. Делаем тренинг, отделение, делаем текст. Что-то вроде физическое действие, отдельно текст. Сейчас One word that's interesting to you. It mustn't be the name of someone. It mustn't be a simple word like and, but, in. So choose a word that you think is interesting. But here's the thing, you mustn't discuss it with anybody else. You mustn't negotiate it. You've got to personally just choose one word and then go and lie down before we start. Okay? It must come from the same play, because each play of Shakespeare has a different set of language. It's never the same. Shakespeare-ийн тохиолдол бичсэн байгаа эндээс тайлбар уншаад өөр чинь таалагдсан сонирхолтой байсан ганцхан үг байсан бол. Тэгээд тэр үгийн тухай өөр хэд ч үгдэж ирж байгаа. Тэгээд тэр үг харчаад юм шатчих тэгээд. Тэгээд хин нэг нэр байж байгаа. Яг үгээр асуул тодорхой гаргаж юм бас дараа ингийн апproach. So very quickly, choose a word and pass the script to someone. And don't talk. Start the journey of the imagination to start. So close your eyes. Breathe.
relax, отдыхай, shake out any tension. все освобождай, мышцы освобождай. Now, I want to imagine yourself on a nice beach, somewhere beautiful. Тэгэхээр одоо бүгдээрээ маш үзэсгэлэнтэй арга дээр өөрөө байгаа гэсэн. And really take yourself there in your Представьте, что imagination. вы Өөрөө яг стоите тэр пляж аваад на бич, No shortcuts. You've really got to make yourself there. үнэхээр яг өөрөө тийм аваач. And it's a very beautiful beach. It's a warm day. It's not too hot. It's not too cold. It's perfect. не очень In your жарко. imagination, I want you to visualize what's Это around you. вообще прекрасно. Воображение, посмотрите, что Maybe children playing. You see and hear the sounds that are around you. The waves, maybe you hear the waves. Maybe there's a bird flying over. Try and really get your senses working. всеми пятью чувствами. Push your visual Чувствуете imagination. запах, And the sounds. шум, что вы слышите, что вы видите. Now the scent in the air, or the smells around you. The smell of sunshine ocean. The smell of the sea air. Запах моря. And you reach out to touch an object. Всплеск воды, It игры детей, might be a шум shell, волн, might be a child's toy. Try and reach out шум and волн. get the sensation of touch. You can actually move your hand if you want to. Feel the texture. А теперь представьте, что вы дотрагиваетесь All your до какой-то senses. вещи, до чего-то, и руками можете ощутить. And then, with your eyes still closed, imagine, you don't get up, imagine you're walking on the beach now. You can feel the sand on your И feet. вставая, представьте, что вы встали, ходите по пляжу. And suddenly you see that someone has written something in the sand. They scraped the word in the sand. Тэгэж ахаж аваад та нар хин нэг эсэн дээр ямар нэг бичсэн байхыг олж харна. And you walk around it trying to understand. You've never seen this word before. It's the word you've just chosen. You've never seen it before. Тэр үгээр саяны та бүхэн сонгосон үг чинь гэхдээ энэ үгийн утгыг мэдэхгүй та нар анх удаа харж байгаа. Когда вы ходите, Try and work out видите, what что kind на of word песке it is. Sad что-то word, happy word, you're написано. not sure. It's И almost like a вы foreign language. видите там, что написано, это ваши слова, которые вы запомнили. Но вы не знаете смысла этого слова, поэтому первый раз видите, что там написано. Circle around it. Look at it from both sides. Тойрч алхаар хоёр талаас харж байна. And then very slowly, in your imagination, you try to think, how do I say this word? What does this mean? Смотрите Тэгээд өсөлтөө энэ Слово. энэ үгийг яаж хэлэх юм и думаете, почему это слово написано, And very gently, very quietly start что to это try to будет whisper the word. сказать. Одоо маш зөвхөн чигээр бүгдийн үгийг хэлэх гэж шийдэх гэж байна. And experiment. Очень тихо попытайтесь How do you произносить say it? это слово. Одоо маш зөвхөн яаж хэлэх юм бэ? Be bold with it. Maybe you stress it at the beginning of the word, the end of the word. Maybe the vowel sound is long, short. Play with it. Попробуйте высказать это слово. Гişгэн чанга яаж хийж вэ? Но как сказать? And Ищите. now start to whisper it out loud. Так, Very так. Одоо яг това одоо эсвэл үгийг аяарах шивэл гэж Say the word. юу ч хэлсэн. Can't hear any of it. По-разному Юу ч можете хэлж
Actually say the word. Say it many times. Много раз повторяйте. Try it different way. Интонацию меняйте. Ударение меняйте. Slowly get a little more confident with it. Start to decide what kind of word it is and how to say it. Still can't hear many of you. Это что-то. Отсюда вы можете думать, что какое правильное произношение. И по этой правильной произношению можете произнести слово. Change your position in your body and see if it makes any difference. А теперь попытайтесь Keep поменять saying the word. Keep позу, saying it. в которой вы лежите. Не думая, переходите на And it's getting stronger. You will let everyone in Memorize what you're feeling in your breath, your thoughts, your physical position. Memorize it like a photograph. запоминайте, в какой позе вы стоите. Голос, дыхание, позу, руку, ноги. Breathe. Все. Сейчас через 3 You have to go from 0 to 100% и in one go. переходите в ту позу, которую я сказала, запомните. От 0 до 100 на одном слово. Если по шкале As an actor, it's very important you can go from a relaxed state считают до 3, to a state вы of говорите слово maximum по tension шкале immediately 100. with no transition. Потом сразу, чтобы душно спать. It's really important for Shakespeare because the changes are so much. So, 1, 2, 3, go. Freeze. Okay. Many of you are in very different physical positions to the way you were last time when you finished. So you've got to go back to the way you were before. This is actually an exercise that's normally over many months. You can get this Надо прийти в ту позу, что вы запомните. So, Будете делать
1, 2, 3. And relax. That's good. Okay. Second part of the exercise is I want you to walk around the room, and every time you see someone, make eye contact. I say my word, you say your word, move on. Eye contact, say your word, my word, move on. Okay? So you have to concentrate on saying your word with feeling. Одоо бүгдээ ингэж хайж хасч байгаа. Тэгээд яг нэг хүн дээр очиж хоёулаа хасчихсан. Тэгээд нэгнээ хасч байгаа. Өөрөөс This is a big group. Normally it would be half your size. In a smaller group, you have to meet everybody within 2 minutes. So you've also got to think about who you've met. In a big group like this, you won't meet everyone, but try to meet as many people as you can. Say the word only once, and you listen and receive the word, remember it once, and you should meet about 15 people. Okay, good. But always eye contact, speak, move on. Eye contact. So your concentration level must be very high because you've got to listen, remember their word as you say it. Okay? So don't talk to each other, just focus on the goal. Okay? Go. Okay, stop and breathe. Don't talk, don't move. Just relax, but stay where you are. Okay, let's see how well you've done. So, what is his word? And if nobody else answers, what's his word? You don't know. What's his word? You don't know. Okay. Just say to me yes or no. If they're right. Что он сказал? What's his word? Не знаете, да? What's his word? Don't know. What's his word? What's his word? What's his word? Did you talk to anyone? I didn't ask you. You, what's his word? No. What's her? What's his word? Yes? Yes? What's her word? Yes? Yes. Good. Okay. What's his word? What's his word? What's his word? No, what's his word? What's his word? What's her word? You're not doing very well here. What's her word? What's her word? No? Okay. What's her word? Moving. Yes? Okay, what's his word?
Say yes. What's her word? Not fair. She knows your word, you don't know her word. What's her word? What's her word? No, it's standing next to you. Okay. Now, what's her word? You two, what's your Yes? Yes. Good. What's her word? Ah, she told you. What is his word? Yes. You two. Word? No. Okay, so we'll stop there for a minute. Not very good. Not very good. Say. Okay. Why? Недостаточно. Почему? Yeah. Не могу. Yeah, it's okay. It's normal when we start doing this. Okay. Now, we're going to do the same exercise again, but you have to choose one new word, and the new word cannot be the same word that you heard from anyone else before. Okay? And I'm going to add something to Сейчас make еще it раз more difficult. поиграем. So, choose a word. Но вы сейчас придумайте свое слово. Don't discuss. Don't talk. Просто общее слово. And lay down again. Yeah, lay down. Choose a word. Lay down. Quickly. Down, relax, don't forget to breathe. Освобождаем. And this time, you're in a city at night. It might be your own city, it might be somewhere you've traveled to before, but it's a happy, pleasant, safe city, and you're walking around. So visualize the things around you. На этот раз мы воображаем не пляж, а город, ваш город. Очень много людей. Может быть, это улица. Вечером. And the sounds of the city. Шум города. Police car going by with a siren. Машины, автобусы, пешеходы. People laughing, coming out of a bar. Люди выходят из бара, смеются. Visual and sound. Now the smell. Maybe walking past Что a видно? restaurant. Сейчас запах. Может быть, запах бензина, может быть, рядом с булочкой. And reach out and touch something. An object. А сейчас дотроньтесь до какой-то вещи. Можете двигаться руками, потрогать. What's it made of? Cold, warm, metal, wood. Из какого материала сделано то, что вы трогаете? Дерево, металл или что? And you now in your mind you go for a walk. And you see a Сейчас neon вы sign up in the air. гуляете, It might be digital. ходите, и вдруг Bright red видите letters. что-то. And it's got this Очень word on it, this ярко-красный. new word on it that you don't know what it means, what it is. Слово. So you Это слово, try to оказывается, что вы understand не it in your mind. знаете, что это за слово. Happy word, sad word, angry В word, воображении попытайтесь Sexy понять word. это слово. О чем это слово?
Начинайте про себя. And play with it. Don't Сначала decide про yet. себя произнесите это слово. Потихонечку произнесите. И попытайтесь, как And правильно as it gets a little bit stronger, change your body position. See if it makes any difference. Поменяйте положение тела. И при этом говорите слова. Keep focusing just on that one word. And start to decide what you want to do with it, how you want to say it. And it's getting a little bit stronger. Сейчас уже решайте, как произносить это слово. And it's getting stronger. A little bit louder. Не двигайтесь. Memorize. Запомните позу. Хорошо запоминаем позу. And I want each of you to face one person. Keep the body position, but turn so you can see one more person. Look at each other's pictures. Open your eyes. One, two, three. Memorize the other people as well as Не yourself. меняя позы, поворачивайтесь и смотрите друг на друга. Друг на друга вы смотрите и Can you видите find позу, one person изучайте that его позу, you can see? Just как он стоит. You're memorizing yourself and the other person. Запоминайте и свою позу, и позу партнера. You're going to memorize exactly how they are, okay? And relax. Relax. Все, Stay where you are. освобождаем. Don't move. Stay where you are. Now, every one of you are in each pair, or sometimes three. I want one of you to be person A, and one of you to be person B. So decide quickly. Like A, B, A, B. Decide who's A and who's B. Decide yourself. Договоритесь, кто будет А и кто будет Б. Первый, второй. A, B. Okay, so now I want everyone who's A to count of three to go back in their positions. B will relax and look at them. Okay? Understand? So, go. Okay? So, one, two, this is A, freeze again. Ready? 1, 2, 3, and the word. Don't forget the word. Правильно дело. So, 1, 2, 3. Okay, relax. That was terrible. I couldn't hear anything. It has the full volume that you had before. Okay? So, relax. Everyone relax. A, go from 0 to 100 immediately. Ready? 1, 2, 3. Stay like that. I want B to look at them and adjust them if it's wrong. I want them to look exactly so. You B. B. You B. You go to him and make it look exactly the same as when it was before. You can adjust it, or move the hand, or move the leg. Если неправильно стоит,
make them exact. If they've already perfect. Okay, understand? Okay, so I want A to go back into ready. 1, 2, 3, go. A. Hang on. Relax, relax. Sorry. Relax, relax, relax. Ready? Одоо юу би юм уу? Ready? A, 1, 2, 3, go. A is going to go back into the same zone. Ready? 1, 2, 3, go. A. That was not good. Can't hear it. About concentration. Okay. 1, 2, 3. And freeze. And now B adjust. B. Make it. Можешь сразу рукой поправлять. Говоришь на а ты Yep. Don't talk. Just adjust. Got 2. I'm trying to get you to be very accurate in what you remember. This is good because I saw that. You're right to change that. Okay. And relax, relax. Now the other one. Now B is going to go into the stack. 100%, okay? B. 1, 2, 3. No, can't hear it. That's 10%. You need 100%. Okay, relax. 1, 2, 3. Okay, and A adjust. Эй, исправляй. Нечего, да? And relax. That's good. This is getting better. Okay. Now, I want you all, the count of 3, to go back into what you did with the first word. Back to the first word. If you can remember, it was only 5 minutes ago. 0 to 100 with the first word. Okay? Ready? 1, 2, 3. Прежде было другое слово, да? Back, relax. 100%, everyone. Все Put your hand up if you can't remember your word. Слово так. Ready? 1, 2, 3. Very good. Relax. Good. Okay. Okay. Good. Now, relax, and I want you again to walk around and change words. Try and raise the level of concentration, okay, so that you remember other people's words. And we add this. So, extra rule this time. If you have a ball, okay, I got the ball, I can't talk to you until I see someone else, eye contact, ball, then I can talk to you. Okay? So if you're holding the ball, you can't change words with anyone. You have to find someone to pass it to by making up. You got the ball, you can't, but you need eye contact. You need eye contact. So we want to talk to you. Now we can. So the secret to making work is only work
and nobody throws you a ball, then the whole chain breaks. You've always got to be open to receiving a ball. So the exercise has changed. At the beginning you have one word. Then you have all the people you talk to. Now you've got to also concentrate on keeping the ball moving. And listen to the other people's words. Okay? Any questions? Quiet. And go. You're going to pass the ball. Keep the ball moving. Got 1 minute. Meet as many people as you can. Keep the ball moving. Stay where you are. Stay where you are. What's her word? No? No? Okay. What's her word? Yes? Say yes. What's his word? Yes? Yes. Good. What's his word? You can relax. What's his word? What's his word? No. You don't like it? You don't talk to him? Okay. Okay. What's his word? What's her word? What's his word? Manner. Manner? Yes. Yes. What's his word? Yes? Yes. Good. What's her word? No? Okay. What's his word? What's her word? No? Okay. What is her word? No? What's her word? No? What's his word? What's his word? Yes. Yes? Good. And his word? Yes. Good. His word? No? Her word? No? His word? Yes. Good. What's her word? You. What's her word? Yes? No? What's her word? No? What's her word? What's her word? What's his word? Forgot. What? Yeah, we don't need to. Put your hand up if we don't know your word yet. Put your hand up if we haven't said your word. Put your hand up. Do you understand? Yeah. Put your hand up if we haven't identified your word.
Okay, put your hand up if we haven't heard your word. Good. Если у тебя не спрашивали слово, хотя бы один, два, три Okay. человека. What's his word? Yes, good. What's his word? Keep your hand up. What's his word? What's his word? What's her word? No. What's her word? No. Anyone, what's his word? Anyone? Yeah. Yes? Okay. Is your hand up? No. Okay. Anyone, what's her word? Yes? Okay. Okay, so, still not very good. But let's, we're going to do 2 more times. 1 more with more problems, not only the ball, okay? And then there'll be 1 final one, which is going to be the most difficult. Keep concentrating, yeah? You're doing well with your words, and you did okay with the ball, but you're not listening to each other very well. Okay? Let's get the concentration up. Choose 1 more word, quick. Еще раз говорите слова. They're finding it hard to find the word. I know. Okay, lie down with your new word. Могу ли держать? We'll keep it. Держи. Okay, relax, breathe, get your imagination going again. This time you're in a room that you love, your bedroom, in your house, in your friend's house, a room that you know very well. You're lying down. На этот раз какая-нибудь комната See в all your доме, objects где вы around you, a любите bed, a сидеть, table, спать a или clock. всегда туда заходить. Любимая комната. Видите, что в этом внутри. Really force yourself to get detail. На этот раз постарайтесь запоминать детали, And маленькие, sounds, даже all the маленькие sounds you детали. can hear. Что вы слышите в этой комнате? Какие звуки? Откуда? And smell. Any scent in here, anything you can smell. With the smell, really breathe in and try and imagine that smell. Понюхайте. Reach out and touch something. Сейчас дотрагивайтесь до чего-то. The texture, material. Можете руку двигать. Холодно или тепло, или из чего сделано. Большая или маленькая, или мягкая или твердая. And then suddenly you see on the floor there's a piece of paper with a word written on it. So you stand up and you look at the paper and try to understand the word. Что-то видите на полу, And again, play with it, бумажку play with it. какую-то. Находите, развернули и видите слово. And whisper it. Say it. Что это за слово? Как его произносить? Start to decide how you want to say it.
getting stronger. Change your body position. Relax. And I want you to go back to word number 1. 100%. One. Word number 1. 100%. 1, 2, 3. Good. Relax. And word number 2. 1, 2, 3. Few different body positions, but okay, relax. Okay, relax. Okay. Now we're going to share the words again. You've got the rules, which you keep doing, but this time you have to touch every wall one time during the 2 minutes. So we change the energy now. Instead of just talking like that, you move very fast. Okay? That wall, that one, and over there. You must do it once to each wall in the same period, and keep the balls moving as well, and concentrate on the words. Right? Yes, you've got to keep the balls moving. You can't talk to anyone if you're not. Understand? So you're going to need a lot of concentration. And we're changing the rhythm of it now. So you're going to be moving a lot faster, but you've still got to remember. Any questions? Yeah, it's your new word. So just concentrate, relax, breathe, and don't forget you must have these soreness. Yeah. And help people with the ball, don't look away. Some of you are looking away. If you see someone with the ball, look at them. Because it's the company that's got to do well, not the individual. Okay? Ready? Go! Good.